За юу яцгаан дахиад Мики байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзж байгаа да маш их баяртай байна. За тэгээ миний сая нэг 2-7 өдрийн өмнө хийсэн манай хадам автагаа хийсэн бичлэгийг зөндөө олон хүн үзсэн байлээ. Тэгээд маш их баярлаа. Ерөөсөө амар олон хүн үзнэ гэж төсөөлөөг байсан. Тэгээд надад бол маш гоё байгаа, амар сэтгэл өндөр байгаа. Тэгээд таны хадам авч ингээд лаг ярдсан биш тийм тэргээд хүмүүсэндээ комент хийсэн байсан. Тэгээд тэр бүх комментиг нь уншаад тэгээд хадам авдаа хэлж өгсөн байгаа. Тэгээ манай хадам аа бас амар баяртай байгаа. Манай нөхрөөс баяртай байгаа. Тэгээ та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна хамгийн түрүүнд. За тэгээ өнөөдөр юуны талаар бичлэг хийхгээ сууж ийн гэхээр айгүй юм олон хэл мэддэг хүмүүсээс би ингээд зөвлөгөө авмаар байгаа байхгүй юу. Яг ямар зөвлөгөө авмаар байгаагаа энэ бичлэгтээ оруулах гэсэн. Тэгээ би одоогоос бараг 10-аад жилийн өмнө Хятадд сурч амьдардаг байсан байхгүй юу. Тэгээд тухайн үедээ хэдий хятадл мэддэггүй байсан ч гэсэн яг сургуульд нь ингээд очиод сурсан, хятад хэлийг сурсан. Тэгэхээр ер нь бол айгүй юм академик төвшөнд хүртлээ хятад хэл сурсан байхгүй юу. Миний сурч байсан анги ч гэсэн ер нь бол юм интенсив анги байсан. Ийм амар тэг хичээлээр шахдаг. Тэгээд ингээд бүр өдөр шөнөгүй ингээд нүдүүлдэг анги байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол тухайн үед бол айгүй сайн сурч байсан. Манай багш ч гэсэн айгүй сайн багш байсан. Багштайгаас дахиад уулзвал гоёлахтай тэгээд байхгүй. За тэр ч яах вэ? Тэгээд ямар ч байсан хятад хэл сураад тухайн үед хятадд амьдраад ер нь бол тэ бүх хүмүүстэй ингээд гоё ойлголцоод айгүй гоё идэгсэн байхгүй. Айгүй гоё явж исэн чинь ковид гарсан. За тэгээд ковид гараад одоо нутаг буцаад Монголдоо ингээд ажиллаад амьдраад цаг хугацаа өнгөрөөд Монголд очсноос хойш бол ерөөсөө огт хятад хэл хэрэглэгдээгүй. Угаасаа миний орсон ажил ч гэсэн хятад хэлмэлтэй ямар ч бүр хамааралгүй тийм ажил. Яг нь ерөнхийдөө би мэрэгчлэрээ илүү ажиллая гэж бодсон учраас хэлээ бол дагнаагүй. За тэгэл ажилд ороод хятад хэл бол үнэхээр салхинд хийж байгаа юм чинь. Тэгээд хэлийг чинь нөгөө ашиглахгүй болохоор айгуурт мартагдчихдаг шүү дээ тий. Яг нь ямар үед ашиглаж исэн бэ гэхээр нэг хүмүүс нэг энийг орчуулад өгөөч, энэ хүнтэй нэг яриад өгөөч гэсэн нэг тиймэрхүү үеүүдэд нэг мерсэртэй хаа нэг ашигладаг байсан. Бусдаар бол ерөөсөө огт ашиглаагүй. Миний хэдэн жил сурсан хятад хэл бол ерөнхийдөө үнэхээр салхинд хийсэн гэдэг байна. За тэгээд тэрний дараа ажил хийж явж байгаа үнтэй суугаад хүүхд мөхтэй болоо. Тэгээд одоо бол Японд амьдарч байгаа. За ирээд арай жил болоогүй байна. Тийм. Гэхдээ ерөөхдөө бол цаг хугацаа бас айгүй хурдан өнгөрч байна. За тэгээд Японд ирэхээс өмнө бол би дагаад Японд жоохон сурж агаад тэгээд ерөөсөө сайн сурахгүй гадсан байхгүй юу. Ингээл тэг ханз нь ингээд адилхан утгыг ойлгоод байгаа хэрнээсээ 1000 утгыг ойлголоо гэж дуудлагын цээжлэхгүй бол ярьж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээл дахиад цээжлэх хэрэгтэй болно. За тэгээд манай хүүхэд ч жоохон байсан. За тэгээл ер нь бол айгүй явцгүй байгаа гэсэн байхгүй юу. Тэгээд тэгж явж байгаад одоо нэг Япон Монгол төв гэж байдаг шүү дээ. Хүмүүс аюу сайн мэдэх баха. Хүмүүсийн чинээр баригдсан намын сангийг ард байдаг. За Япон Монгол төв болохоор яг нөгөө Японы хэлний шалгалт өгөх гэж байгаа биш. Зүгээр одоо нөгөө илүү нөгөө хэрэглээ тал руугаа ашиглах сонирхолтой. За тэгтээ тэр сургалтанд суухаар ер нь бол төвшин бол ингээд тодорхой хэмжээгээр дахиад явдаг байхгүй. За тэгээ тийм сургалтанд шалгалт өгөөд нэг 3 сар орчим суусан. За тэгээ тэгэхэд бол ингээд арай жоохон дүртэй болж эхэлж байгаа байхгүй юу. Одоо нөгөө би дагаад ингээд сурч ирснээс бол ингээд хамаагүй бүр ингээд сайжраад эхэлсэн. За тэгтээ тийм амар лаг маг бол болоогүй. Яг нөгөө анхан шатаа арай илүү ингээд баттгсан гэх юм уу. Одоо нөгөө өөрөө би даж үзчихсэн юм ийм учиртай байсан биш гэдэг нэг тийм ойлгох маркет болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд Японд ирсэн. За Японд ирээд үнэхээр Япон хэл бол тий за уучлаарай чинийх бол арай болоог байгаа юм байна гэдэг юм мэдрэмж дотор айгүй их авч байсан. Тэгээд яг одоо ингээд цаг хугацаа өнгөрөхөөр жоохон чих онгоож байгаа тий ингээд ойр зурвал ингээд нэлээд энгийн юмнуудыг бол тий ярьчихж байгаа. Одоо ингээд хүүхд чи яасан хөөрхийн манай хүүхд ингээд одоо гарантай ч гэдэг юм уу тий нэг иймэрхүү тийм энгийн амир хөөрхийн юмнуудыг бол ингээд жоохон ярьдаг болж чинь. Тэрнээс нэг тийм амарлаг бол болоогүй. Ирснээсээ хойш юу болж мэдсэн бэ гэхээр манай хотод нэг юм community байгаа байхгүй тий. Тэр нь ямар community вэ гэхээр одоо энэ хотод байгаа гадаад иргэдэд Япон хэл заах, Япон одоо соёлыг заах тийм зорилготой төв байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор ийм
би одоо тэрийг улсын байгуулах юм болов гэж бодоод байгаа. За яг улс хувийнх нь бол яг нэрийг мэдэхгүй байна. Тинчээ болохоор ингээд Японы хэл заадаг. За гэхдээ Японы хэлийг болохоор тийм бас академик төвшөнд бол заадаггүй. Зүгээр тэгээ өдөр тутмын ингээд яриа. За тэгэн гутаа одоо Японы хэлээр дамжуулаад тэр гадаадууд хоорондоо юм найз нөхөд болох илүү тийм зорилготой байхгүй. Одоо багш нарын ч гэсэн дандаа ийм сайн дурын ажиллаж. Тэгээд бүгдээрээ одоо бас л ингээл нөгөө залуу наснда гадаад дотоод явж исэн. За тэгээд гадаадууд дайраа илүү илэгтэй хүмүүс байгаа юм шиг надад санагдтыг. Тэр нь одоо явж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор яг хөө 7 хоногт ингээд нэг удаа тэгээд нэг цаг хагас ингээд үргэлжилдэг. Гэхдээ надад бол амар их таалагддаг. Тэгээд тэрний хамгийн гоё ингээд давуу тал нь юу вэ гэхээр одоо цаг 30 минут хичээл орж байхад манай хүүхдийг харж өгдөг байхгүй. Тэгээд манай хүүхд одоохондоо арай цэцэрлэгт явж эхлэх байгаа. Тийм учраас ингээд хин нэгэн хүүхд харуулах хүн хайхгүйгээр би зүгээр хүүхдэд дагуулад шууд очиод хүүхдэд харуулангаа бас нөгөө хүүхд харж байгаа хүмүүс нь бас тийм мэрэгжлийн багш нар энэ төр бол биш зүгээр л сайн дурын ажилчид байдаг. За тэгээд хүүхдэд харуулангаа хичээлдээ сухаар ер нь бол амар nice байдаг. Ингээд яг ч мэдхгүй сэтгэлд амар үе байд юм аа. Энэ хажуутлын өрөөнд хүүхд манаагаа гэж бодохоор. Тэгээд анх бол очиод ингээл бүтэн нэг цагийн турш мурш уйлал идэг гэсэн. Тэгээд одоо бол гайг болцсон. За тэгсэн чинь тэр миний одоо очиж тэр хичээл суугаад байгаа community-гийн нэг хүн ирснэ. Хөш Мики чи хятад хэл мэддэг үсттэй сургалтанд суух уу гэд. Тэгээ вау ямар сургалт ингэ гэсэн чинь одоо ингэ хятад хэлний тодорхой одоо нөгөө төвшөнтэй хүмүүс зориулсан хятад хэлний сургалт явах гэж байгаа гэд. Тэгээ надад бүр амар сонирхолтой санагдаад хүү алуу хизээ хуваарийг харъя маръя гэд. Тэгээ нөгөө хүмүүс маань ч гэсэн чи хүүхдээ яаж зохицуулах юм зохицуулж чадах уу тэгвэл суулст амар баяртай байна энэ төр гэд. Тэгээ суухаар болов. Тэгээ мэдээж гэрийнхэнтэйгээ ярилцаад хүүхд харах хүмүүнээ зохицуулсныхаа дараа сууна гэдгийг хэлсэн. Тэгээд тэр хичээл маань өнөөдөр хэлсэн баггүй. Тэгээ очиад сургалтандаа суулаа. 2 цагийн хугацаатай зад нэг 10 хүнтэй манай сургалт. Тэгээд тэгсэн чинь яг багш нь бол ингээд хятад хүн байгаа юм. Гэхдээ нөгөө Японд ингээд амар олон жил болсон 20 жил болсон хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэгэнгუთ чинь Японы хэл нь бол ингээд зүгээр native болсон. Тэгээ ингээд баахан ингээд ер нь л хөвчлэн дандаа юм өндөр настай одоо хүмүүстэй хамт ингээд хятад хэл үзэхгээ сууж байгаа байхгүй юу. Тэгээл тэд нар чинь ингээд нөгөө залуудаа хятадд ажиллаж исэн, за эсвэл хятадд ингээд сурж исэн надрах хүмүүс байгаа байхгүй. Тэгэл зарим нь болохоор одоо л ингээд хятад руу нааш таашаа явдаг. За эсвэл хятад хүмүүс дунд ингээд ажилладаг учраас тэгээд явандаа ингээд хятад хэл сурцсан энэ тийм хүмүүс байсан. Тэгээд би ч ихтэй сонсоод бүгдийг нь ойлгоол яа ихтэй амар тогтлол өөрөө ярих хэсгийг хүлээгээл яг өөрөө ярих болсон чинь ингээд толгойд баах Япон хүнэд орж ирээд болтуу. Ёо тэгэл тухайд бодож байгаа чи юу вэ? Миний Япон хэл чи ийм сайн билүү. Тэгэл яг нөгөө өөрийгөө танилцуулах болсон чинь бүр ингээд хятадаар ярих гэсэн чинь санаанд орохгүй тэгснэ. Япон хэлээр ингээд өөрийгөө танилцуулчих уу энэ төр гэж үгээ за. Тэгээд тэгсэн чинь тэг гэл. Тэгэл Японоор өөрийгөө жоохон танилцуулаад тэгээд угаасаа өссөн үсээгүй ингээд бүгдээрээ хятадаар өөрсдөө дахиад танилцуулах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ уг нь л тэгээд бүгдээрээ ингээд хятад хэлтэй юм чинь би шууд ингээд хятадаар яриад гэж утсан байхгүй. Тэгсэн чинь юм гэдэгтэй санснаар болдгүй юм байна. Хилээ бол үнэхээр мартсан байна. Тэгээд тэгтээ яагаад ч юм мэдэхгүй өнөөдөр ч ингээд амар гоё догтлсон. Өмнө ингээд сурч исэн те одоо тухайн үеийн бүхэл дурсамж те сайхан муухай бүх юмнууд ингээд буцаал ингээд флашбэк заал ингээд амар толгойд дээр эргэлдээл тэр момент бол үнэхээр амар гоё ялла. Тэгээд одоо ингээд над тулгарч байгаа асуудал нь юу вэ гэх юм бол ийм байгаа байхгүй юу. Одоо Япон хятад хоёр ч хоёулаа ханц хэрэгэлдэг. Тэгэн гутаа юм айгүй ойролцоо дуудлагатай өгнүүд айгүй хөдөг байхгүй. Жишээ нь өнөөдөр гэхэд чинь би ингээд хятадаар чамбу гэж хэлэх гээдсэн байхгүй. Одоо бүгд л гэсэн үг байхгүй. Одоо нэг чамбу ванла гэж хэлэх гээд бүгдийг л мартцсан гэж хэлэх гэсэн чинь нөгөө бүгдийн гэдэг ерөөсөө орж ирэхгүй. Надад орж иржсэн нь болохоор зэмбу. За зэмбу гэдэг нь болохоор Японоор бүгдийн гэсэн үг байхгүй. Тэгээд амар төстэй байгаа сте тий. Тэгсэн хэрнээс ягаад ч мэдгүй надад дээр чамбу гэдэг үг ерөөсөө орж ирэхгүй. Тэгээд би бүр яа тэгээд бүр сүулт нь орж ирж байхгүй. Тэгээд ямар бүх юм ингээд яриад дуусныхаа дараа ямар те би нөгөө үгээ санчлаа гэлтэй юм шүү дээ. Тэгэл бас байж ирсэн өнөөдөр нөгөө нэг одоо энэ хичээлд ингээд ирж сууж байгаадаа амар баяртай байна гэж хэлэх гээд. Тэгэл өнөөдөр гэдэг үг бодох гэсэн чинь кёл гэж орж ирээд болтгоо. Тэр нь бас японоор өнөөдөр гэсэн үг. Тэгээд
бүр гэртээ харих гад дугуугаа унаад явж байхдаа жинтэн гэд өнөөдөр гэдэг үгийг ингээд донг орж ирж байгаа байхгүй. Тэгээ ёо that's too late. Хитрхийн амир орой ингээд тэгээ үгнүүд орж ирээ. Тэгээ яг хэлмээрээсэн юмнуудаа хэлж одоо ингээд бүгдийг хэлж чадахгүйсэн ч гэсэн өнөөдөр бол ингээд амар гоё исэн. Тэгээд бид нэр ерөнхийдөө хичээл дээрээ ингээд янз бүрийн шүлэг за тэгэн гутаа тэр шүлэгэн дотор байгаа одоо нөгөө хэл зүг явах дүгнүүд энтрийг үзээ явах юм шиг байлээ. Тэгээд миний хувьд бол нэлээд чаленжинг. Яагаад гэх юм бол багш маань өөрөө англиар өгөх ярихгүй байгаа шүү дээ. Хятадаар яриад за хятад үгнүүдийг шууд ингээд японоор тайлбарлаад явж байгаа. Гэтэл миний япон хэл чинь тийм амар төгс биш. Тэгээд тэгэн гот одоо миний ингээд нөгөө олон хэл мэддэг хүмүүсээс асуух гэдэг юм болохоор хоёр хэл мэл ингээд зэрэг сурж байгаа хүн байх юм бол яаж тэрийг ингээд амар гоё тусгаарлалт юм болоо. Тэгээ манайд бас юм зөндөө олон хэл мэддэг хүмүүс зөндөл байдаг байлгүй дээ. Тэгээ тэр хүмүүсээрээ миний бичлэгийг олж үзэх юм бол комент хэсэг зөвлөгөөгөө харамгүй өгөөрэй. Тэгээд би бас монгол хүн одоо олон хэлийг ямар одоо зарчмаар сурдсан бол гэдэг би амар мэдмээр байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тэ гоё олон хэл мэддэг хүмүүс миний бичлэгийг үзэх юм бол комент хэсэгт ингээд надад гоё зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай. Тэгээд бүх зөвлөгөөгийг чинь одоо туршиж үзмээр байна гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгээд хэрвээ одоо тэ шинээр хэл сурах гэж байгаа хүмүүс миний бичлэгийг үзэх юм бол хэлийг бол тэ би энэ хэлийг ингээд сурна гэж зорихтой давхар одоо хэлтэй хамт соёлын сураарай. Тэгэх юм бол илүү хурдан сурдаг шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд миний амьдралд нэг ийм сонирхолтой өдөр өнгөрлөө. Тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За яагаад ингэж алга ташаад идэм мэдэхгүй гэхдээ ямар ч байсан хабит болчих. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Микиэла. За арай ч үг гэж нэг юм бичлэгээ хийлээ. Нөгөө хүүхдтэй хүмүүс ч юу н бичлэг хийх амар хэцүү байдаг шүү дээ. Ямар ч байсан бичлэгээ хийж амжлаа. Тэгээд бичлэгийн маань энэ хүртэл за энэ бол үнэхээр нуршуу байлаа ч гэж. За тэгээд түр баяртай. Хэл сурж байгаа бүх хүмүүст та бүхэн чаднаа. Тэгээд хэл сурна гэж зориглоод эхэлсэн байгаа хүмүүс бол ард нь гардыг. Та бүхэндээ дахиад амар том амжилт хүсье. За тэгээд баяртай.